журмын төсөлтөд танилцлаа. Нийслэлд хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн ажлууд тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байна. Тэр дундаа одоо хамгийн сүүлд хэрэгжүүлж эхэлсэн сэлбийн төсөл бол маш амжилттай явагдаж байгаа. Жишг төслөө гэж хэлж болно. Олон зуун айл газраа чөлөөлөөд нөхөн олгороо нэхэн төлбөрөө авсан байгаа. За үүнтэй холбоотой нэг иргэний гомдол олон нийтийн сүлжээн дээр ч юм уу явж байгааг бол хараагүй. Тэгэхээр энэ төслийг бол бас амжилттай хэрэгжүүлж байна гэж үзээд байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн журам бас орж ирж байгаа шиг байна. Дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх энэ ажилтай холбоотойгоор за тэгээд тодруулах хоёр зүйл байна. За монголчууд сан гэдэг зүйлд итгэхээ болоод их удаж байгаа. За боловсролын зээлийн сан, жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих сан гэд. За иргэдийн татварын мөнгөөр бүрдсэн эдгээр сангийн одоо үйл явц ямар байдалтай явагдлаа гэдгийг бүгд мэдж байгаа. Тэгэхээр би өнөөдөр энэ журмыг батлаад нийслэлээр энэ сан байгуулагдаад явлаа гэхэд яг ийм тодорхойгүй байдал үүсэхгүй гэдгээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдэд бодтой тодорхой мэдээлэл өгөх үүднээс сангийн орлого зарлагын болон одоо оновчтой зөв үйл ажиллагаа санхүүжүүлэхэд хийгдэж байгаа тэр ил тод байдлыг нь яаж хангах вэ гэдгийг нэгдүгürt асуумаар байна. За хоёрдугаарт за энэ журам дээр гэр хорооллын айлуудаас одоо Монгол гэрт амьдардаг тэр гэрийн дулаалгын асуудлыг энэ сангийн хөрөнгөөр шийднэ гэд ингээд тусгаад өгсөн байгаа. Гэтэл энэ журмын нэр өөрөө гэр хорооллыг газрыг дахин төлөвлөх гэр хорооллын хөгжлийн сан гэдэг ийм нэртэй аахгүй юу. Тэгэхээр гэр хорооллын хөгжил юу вэ гэвэл орон сууцтай л болох штэ. Тэгэхээр энэ агуулгатайгаа зөрчилдсөн санагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр би бас тодруулж хоёрдугаарт нь асуумаар байна. За гурав дахь нь юу вэ гэхээр түрүүн би хэлсэнчлэн нийслэлд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн дахин төлөвлөлттэй холбоотой амжилттай ба амжилтгүй төслүүдийн тухай. Тэр тусмаа одоо миний өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо Соотын байрны дахин төлөвлөлтийн асуудал гээд одоо жил гаруй чуулган болгон дээр л орог би ярьж байна. 2025 оны 10 сарын 14-ний өдөр буюу өчигдөр тухайн одоо Соотын байрны хохирогчдын төлөөлөл за мөн тухайн одоо төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтанд тэнцсэн одоо компани болон компанийн удирдлага за тэгээд нийслэлийн орон сууцны бодлого төлөвлөлтийн газар за газрын дарга ганхүү гэ бид нараа тийм гурвалсан уулзалт хийлээ. Бодтой нөхцөл байдалд бас дүгнэлт хийх гэж санал өгөх гэж ингэж оролдлоо. Тэгэхээр энэ айлууд гэрээ хийснээс хойш 6 жилийн хугацаанд гэрээний хугацаа дуусч чадхад байранд орчдохгүй ингээд хохироод яваад байна. Сэтгэл зүйн болон эдийн засгийн хохирол маш их учирч байна, маш их хэцүү байдалтай байна. Жилийн өмнө ямар байдалтай байсан, яг тэр нөхцөл байдал нь одоо ерөөсөө сайжраагүй байгаад байна. Тэгэхээр энэ дээр тодорхой одоо шийдэл гаргаж энэ иргэдийн хохирлыг ямар нэгэн байдлаар шийдэж энэ одоо амжилтгүй болсон дахин төлөвлөлтөнд арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдэг одоо байр суурь дээр бид нэгдээд байгаа. Тэгээ ямар арга хэмжээ авах юм? Цуслах юм уу? Аль эсвэл хэрэгжиж байгаа одоо зарим нэг баригдсан барилгыг үргэлжлүүлээд баригдах боломжгүйг нь болох юм уу? За энийг нийслэлийн орон сууц бодлого төлөвлөлтийн газраас би бүр тодруулж асуумаар байна. Хамгийн оновчтой бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн хурдан шийдэл нь яг юу юм бэ гэж. За тэгээд бүр тодруулаад асууя. Улаанбаатар хотод яг одоо танаа газар дээр явж байгаа ийм амжилтгүй болсон хэдэн төсөл байгаа юм бэ? За энэ дээр ямар гарц гаргалгаа байгаа юм бэ? Олон иргэдээ ингээд тохироогоо дамиаргүй байна. Яагаад ийм чадваргүй компаниг ингээд сонгон шалгаруулсан болоо? Тийм ээ? Сайн компани шалгараа амжилттай хэрэгжиж байгаа төслөө зөндөө байгаа штэ. Тэгээд за гэрээг нь цуцлаад дараагийн арга хэмжээг авъя. За өөр бусад байгууллага руу шилжүүллээ гэж бодъё. Тэгэхэд одоо цаг хугацааны хувьд хэр хугацаа бас орох вэ? Иргэд бол өчигдөр уулзаад за цуцлая, болиё, бүтэхгүй юм байна гэд ингээд уулзаад явж байгаа. Гэтэл тэгээд хүлээлт нь дахиад байгаад байна шүү дээ. 6 жил хохирцсон. Одоо дахиад хэдэн жил хохирох вэ? За энэ дээр би хариулт авъя. За ил тод байдлыг хэрхэн хангах тухай Үнэнбат хариулах уу? Хин хариулах юм?
За амгалан дарга, цэцэг даргын хамгийн газрын дарга агуулга зөрчилтөө гэдэг дээр бас хариулъя. За тэгээ араас нь ганхуу. Эрхэм төлөөлөгч, оюун цул төлөөлөгчийн асуултанд хариулъя. За энэ боловсрал жидүү гэдэг энэ олон засгийн газрын тусгай сонготой холбоотой асуудлууд бол үүсч санд итгэл алдарсан боловч нийслэл бол Улаанбаатар хот бол энэ нийслэл Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай хуулиар одоо 2 сан байгуулад ажиллахаар болж байна. 2 дахь сан маань энэ гэр хорооллын газрын дахин төлөвлөлт гэр хорооллын хөгжлийн сан болж байгаамаа. За эхний сан бол та мэднэ. Бид нэр журам дүрмийн бас хуулиар эрх олгосныхын дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад одоо нийтийн тээврийн хөгжлийн сан маань үйл ажиллагаагаа амжилттай явуулаад явж байгаа. За энэ сан бол өнгөрсөн хугацаанд одоо нийтийн тээврийн одоо шинжилт хийсэн автобусны одоо иргэн төлөлтөөр сангаа эргэж бүрдүүлээд за 31 огсроо автобус, за орон нутгийн чиглэлийн 10 автобус гэдэг ингээд сан маань амжилттай, хяналттай ингээд явж байгаа. Тэгэхээр бас энэ гэр хорооллыг хөгжлийн газрыг дахин хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх санг байгуулахдаа бид нэр бас энэ хяналттай байх энэ үндсэн механизмын журамд нь оруулж өгөө гэд ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ удирдах зөвлөлд нь 3, за засаг даргаас бас санал оруулсан 3. За тэгээд иргэдээс нээлттэй сонгон шалгуулалтын үндсэн дээр одоо хөндлөнгийн хяналтын 3 төлөөллийн ийм ажилуулах ийм зохицуултыг журамдаа тусгаад явж байгаа. За энэ сан маань одоо хагас бүтэн жилээр сангийнхаа тайлан гаргаад нийслэлийн засаг даргын хамгийн газарт ирүүлээд за шилэн дансны тухай хуульд заасны дагуу одоо нээлттэй мэдээлж за дотоод аудитын алба бол одоо бас аудитын хяналтыг, хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлээд ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал одоо хяналт тавих ийм зохицуулттай. За төлөөлөгчийн болон иргэдийн хурлаас үүрэг чиглэл болгосны дагуу энэ бол төсвийн гүйцэтгэл төсөвт багтаад явах учраас жил буй руу энэ төсвийн гүйцэтгэлд оруулж иргэдийн хуралд тайлгнасан ийм хяналттай, ийм ил тод байдлыг хангасан байдлаар журмын төслийг боловсруулсан болохоор цаашдаа бас энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг одоо цаашд үргэлжлүүлэхэд одоо чухал ач холбогдолтой ийм журмын төсөл гэж ингэж үзэж байгаамаа. За гэр хорооллын энэ дулаалгын асуудлыг шийднэ гэдэг бас энэ журмын төсөлд тусгасан шалтгаан нь одоо бид нэр урт хугацаанд буюу одоо дунд хугацаанд бол гэр хорооллыг бол орон сууцчлуулах замаар энэ агаар орчны бохирдлыг бууруулах, за тэнд одоо 20 минутын хот төлөвлөлтийг хэрэгжүүл, сургууль цэцэрлэг нь нийгмийн үйлчилгээ нь ойрхон байх ийм төлөвлөлтийг хэрэгжүүлэх ийм бодлого явж байгаа ийм зэрэгцээ яг богино хугацаанд бид нар бас энэ гэр хорооллын хөгжил гэдэг бол зарим хүмүүс одоо энэ төлөвлөлтөнд хамрагдахгүй энэ хэсэг бол бас хөгжлийн нэг хэлбэр нь одоо дулаан, одоо байшин, гэрт, за цахилгаан хийн одоо халаалттай гэдэг юм уу дэвшилтэд ийм технологиор хэрэгжих энэ төсөл хөтөлбөрүүдийг бас сангаасаа санхүүжүүлж явъя гэдэг ийм бодлого чиглэлтэйгээр энэ зохицуултыг хийсэн юм аа. За тэгээд 3 дахь асуултан дээр нь орон сууцны бодлогын газар. За оюун цул төлөөлөгчийн асуултанд нэмэлт хариулт ганхүү. За оюун цул төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Баян зүрх дүүргийн 19 дугаар хорон дээр үйл ажиллагаа явуулж байгаа их газрын зүг хүргэж компани байгаа. За 2020 оны А4 507 захирамжаар төсөл хэрэгжүүлэх батламж авсан. За энэ маань өөрөө 3, 8, 9, 10, 11 дугаар байруудыг хамарсан юм төсөл. За өнгөрсөн хугацаанд нэг барилгыг усын комисс төлөөлөж өгсөн. Одоо нэг барилгыг усын комисс төлөөлөж өгөхөөр ажиллаж байгаа. За иргэдээс бол удаа гомдол ирсэн. За тэгэхээр бид нэр та түрүү өчигдөр бид нар бас уулзалт хийсэн. Эх 7 хоногт иргэдийн зүгээс хяналтын оройг хуралдуулъя гэдэг шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр хяналтын орой хуралдаад гарсан шийдвэрийг бас танд эргэж мэдэгдэе.
Ер нь бол энэ оны 25 оны хувьд гэх юм бол гэр орооллын дахин төлөлт дээр бид нэр үйл ажиллагааны удаашрсан иргэдэг хохироосон 6 төсөл хэрэгжүүлэгч компани үйл ажиллагааг цуцсан байгаа хяналтын орон шийдвэрээр. За ашиглалтын шаардлага авахгүй барилгыг буулган дахин барилгажуулах төсөл дээр бид нэр 5 компани үйл ажиллагааг цуцалж дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах замаар иргэдийн асуудал хохирлыг одоо барагдуулаад ингээд явж байгаа. Их газрын жигүүр дээр ч гэсэн хяналтын ороноос гарсан шийдвэрийн дагуу одоо хэсэгчлэн юм уу бүтэнээр цуслах энэ хоёр хэлбэр байгаа. Энэ аль нэгээр нь хяналтын орон шийдвэр гараад цуслагдсан дараагийн арга хэмжээг авнаа. Ер нь бол 25 оны 1 сард Улаанбаатар орон сууцчулд Сэлб 20 минут яваад гэсэн 2 компани үүсэн байгуулагдсан. За энэ дээр нэмээд бас нийслэлийн орон сууцны корпорац гэдэг энэ 3 компани дээр бол энэ гэр орооллыг орон сууцчулах, ашиглалтын шаардлага авахгүй барилгыг буулган дахин барилгажуулах төсөл үйл ажиллагаанууд явж байгаа. Энэ ажлуудыг эрчимжүүлэх, иргэдийн хохирлыг нэн даруй шийдвэрлэх үүднээс энэ ажлуудыг эрчимжүүлж явуулж байгаа. Тэгээд энэ зарчмаараа бид нар шийдвэрүүдээ гаргаад явна. Эргээд гарсан шийдвэрийг бас танд мэдэгдэе.